За үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, дээдлэн сахих, үндсэн хуульд улс орон гэдгээ ойлгон мэдэх энэ чиглэлийн ажил хийхийг бол улсын их хурлаас тогтоол гаргахыг бол дэмжиж байгаа. Харамсалтай нь төрийн байгуулалтын байнгын орооны гишүүдтэй жаахан харамссан. Хэмжих нэгж орон зай цаг хугацаа гүйцэтгэл хяналт тавигдах аргагүй уламжлалт тогтоолыг тунхагийн шин чанартай улсын их хурл дахин батлан гаргах гэж байна. Ийм тогтоол нөгөө гүйцэтгэл нь харагддаггүй, хэрэгжилт нь харагддаггүй, бид тогтоол гаргасан штэ гэдэг үгээр хаадаг ийм тогтоол гаргамааргүй байгаамаа. Бид нар социализмын үед 90 оноос өмнө номыг тавилга болгосон олон айл өрх олон хүмүүс байсан. Яг тэрнтэйгээ адилхан бид нар Чингис хаанаа тавилга болгосон. Үндсэн хууль Монголын нууц товч байгаа тавилга болгосон. Ийм тавилга болгодог үндсэн хуулийг нэг шоголтой баримтагтай залсан ном болгодог ийм зүйл болгож болохгүй. Үндсэн хуулийн үзэл санааг иргэн болгон мэдж ойлгож ухамсарлаж үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө мэддэг байх нь Монгол төр зөв байхад хэрэгтэй байна. Дээр нь үндсэн хуулийг таниулан мэдэх, үндсэн хуулийн үзэл санааг дархлаажуулах нь засаглалыг солихгүй байх бас нэг үндэс суурь. Парламентын ардчилсан засаглалтай байх бол бидний үндсэн хуулиндаа заад тогтоосон нийгмийн суурь гэрээ. Тийм болохоор энэхүү тогтоолыг сайжруулж илүү ойлгомжтой, илүү хүртээмжтэй, илүү өргөн олон нийт иргэдээрээ үндсэн хуулиа мэддэг байхын тулд сайжруулахын тулд төрийн байгуулалтын байнгын ороо руу дахин хилцүүлэхээр буцаахан зүйтэй байхаа. Төрийн байгуулалтын байнгын ороон дээр 4 зарчмын зөрүүтэй санал оруулсан. Дэмжиж өгөөгүй. Тэгтээ яг хөө тэр нь их хурлын гишүүдийн бүрэн эрхийн асуудал учраас хэлэх үг байхгүй. Тийм болохоор үзэл санаагийн дэмжиж байгаа боловч сайжруулах буюу эргэж гарт баригдах, нүдэнд харагдах үнэхээр иргэдэд энэ үндсэн хууль гэдэг зүйл чинь ийм байдгийн байна. Энийг ойлгох хэрэгтэй байна. Үндсэн хуулиар Монгол улсын иргэнийхээ хувьд би ийм иргэтэй байна. Манай засаглал ийм байна гэдэг энэ доктортой байдлыг хангахын тулд энэ тогтоолыг нэг удаа буцааж өгөхийг хүсэж гишүүдээс бас татгалзсан санал өгнө гэж хүсэж байна. За, хариултах ажлын хэсгийн төрийн байгуулалтын байнгын ороо санаачилсан. Тэгээ нэгдүгээр өдөр, хоёр дахь өдөр үндсэн хууль, анхдугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн болон хүндэтгэлийн чуулган хуралдахаар байгаа. Тэгэхээр энэ дээр бас Батбаатар гишүүний хэлсэн үгэнд хариулт өгөн одоохондоо. За, Чулуун бэлгийн Лодо самбуу гишүүн үг хэлнэ. Уянга гişиг гишүүн үг хариулт өгөх байсан уу? Хариулт өгөх үү? За, уянга гişиг гишүүн хариулт өгье.